За алдар хар тарлан үнэнүүд дарагсан байна. За Белорусын охтууд одоо энэ ажилсгоо энэ одоо фермерүүд нь үнийг бол өдөржингөөгээд угаагаад арчаад самнаад илээд маажаад ингээ байж байгаа. За одоо ингээд сааж үзүүлж байна бас. За дэлгэн өгөх бол үнэхээр гайхамшигтай. Белорус бол хар тарлан ухрыг хуржуулдаг. Эднийх ч одоо 2 сая гаруй юм хар тарлан үйлдвэрийг хүртээ. Тэгээ бүгд одоо энэ кооператив корпорацаараа одоо энийг өсгөж өгжүүлж ингэж явдаг юм. За ер нь сүүний зах зээл бол өндөр өгсөн. Сүүн бүтээгдэхүүний одоо хөгжлөөрөө бол маш дээгүүрт ордог. Орсын сүүний зах зээлийн бараг 50-60% эзэлдэг ийм эрчимцэн аж ахуйн хөгжүүлсэн ийм улс орон гэж ингэж үздэг. За Белорусын адуу нэг иймэрхүү. За энэ сайхан зэрт халтсан азраг байна. За энэ бол одоо жеребец альбред гэдэг жеребец байна. За ийм адуу настай. Белорусод манай монголчууд одоо сүүлийн үед энэ махны адуу үржүүлэх сонирхолтой байгаа. X-Star гэдэг энэ одоо энэ махны үйлдвэрийн адуу байна. Үйлдвэр адуу байна. За энэ бол одоо жим ингэж аялж байна. Энэ жим 800 кг жимтэй гэж танилцуулган дээр бичсэн байна. Ай мазрах. За энэ дээр ингээ хаягууд нь байж байгаа шүү. Манайхан энэ хаягаар нь ороод ингээ хатуу сонирхдаг юм бол ийм хатуу сонирхож болох юм байна. За энэ одоо энэ махны зургийг авахаар цаашаа харчид эзэн лүгөө харчиж зогсоод байгаа юм ихэр тоош. За 0 дугаар юм азар байна. За энэ одоо Красная Датская гэж юм үйлдвэр байж байна. За би энэ үйлдвэрийг үйлдвэр хийж байна. Белорусын өөрсдийнх нь үйлдвэр байна. За манай Төв аймгийн хөдөө аж ахуйн газрын одоо мал аж ахуйн засгийн мэргэжилтэд даш тулам. За энэ сэтгэлдээс ирээд ашиг одоо энэ Белорусын Украин аж ахуй ямар байна? Үзэсгэлэн ямар байна? Цаашид одоо сайхан болж байна. Манай аймаг бас сүүлийн жилүүд гэрчинцэн аж ахуйн хөгжил бодлого барьж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол гэрчинцэн аж ахуйн хөгжүүлэхэд одоо малын чанар анхаарах хэрэгтэй болдог. За манай бодлогоо хижээдэг гэдэг маш анхаарах асуудал байдаг. За ингээд загс Белорус бол энэ бас загсны аж ахуйг сайн хөгжүүлж байгаа. Нэг шилжих нь 6 рубль гэдэг. Тэгээд бас энэ бас шарж ингэж идэж болдог юм байна. 6 рубль, да? Сразу это жарить, да? Она волшебная, желание загадывает. Какой пород? Домашний лахвинский. Домашний? Домашний лахвинский. О, хорошо, спасибо вам. Ай, надо гири. Ай, не буду загсать. Анга загс өржүүлдэг. Загсны аж ахуй бол манай бол бас хараат одоо энэ аж ахуйсаа хөгжүүлж чадвал бас одоо үндэсний хэрэгцээнд бол бас маш их төлхөө хэрэглэгдэж байгаа. Ресторан, бар, боолсор хэрэгтэй зөв хүнсэнд орж байгаа. Загсны аж ахуй хөгжүүлэх шаардлагатай гэж ингэж боддог. Белорусууд бол энэ тал дээр бол бас гайхамшигтай хөгжүүлсэн. Ороо.